Photoshop CC 2017 програмд SVG функцийг сайжруулсан гэсэн хэсгийг үзье. За JPEG, PNG, TIFF форматуудаас гадна SVG гэсэн зургийн формат байдаг. За энэ нь вектор зургийн формат юм. За SVG in OpenType гэсэн Photoshop хүрээлттэй файлыг нээсэн байна. За бидний ухаалаг гар утас дээр байдаг emoji дүрсүүд энд байж байна. Манай тохиолдолд энэ нь фонтын нэг төрөл гэж үзэж болох юм. Adobe компани Mozilla интернет хүчийг дэмжиж SVG in OpenType гэсэн стандартыг бий болгосон. OpenType гэдэг нь өргөн хэрэглэгддэг фонтны нэг стандарт юм. За SVG in OpenType гэж фонт нь өнгө, gradient буюу уусгалт, transparency буюу нэвт харагдалт, тэр байтугай анимашн буюу хөдөлгөөнт байдлыг дэмждэг фонт юм. Firefox интернет хүчээр саадгүй ажилладаг. За энэ URL хаягийн дагуу emoji1 гэсэн фонтыг татаж авч болно. Энэ хаягийн дагуу орж үзье. Энд emoji1 color SVG in OpenType 1.3 гэсэн сүүлийн үеийн архив файлыг даунлоод хийх болцоотой юм байна. Windows үйлдвэрлэлийн систем зориулсан мэдээлэл энд байна. За Macintosh болон бус үйлдвэрлэлийн системийг бас бүрэн дэмждэг юм байна. За би компьютертаа энэ фондыг татаж аваад суулгалаа. Photoshop програмгаа эргэж оръё. Текст хэрэгслийг сонгоод цулгуу хэсэгт нэг тавшилт хийгээд за тэр дээр үсгийн хэмжээг 80 point дээр тавья. Текст бодлуулах сонголтыг хийлээ. Одоо фонтны төрлөөс emoji1 гэсэн фонтоо сонгоё. За энэ Clips нэмэлт сонгох гэж ирж байна. Clips-ийн тухай бид нар өмнөх хичээлүүд дээр үзэж байсан. За дээш доош нь гүйлгээд ямар тэмдэгтүүд байгааг, фонтны үсгүүд байгааг, өөрөлдвөл дүрсүүд байгааг үзэж болно. Хэрвээ энэ панел гарч ирэхгүй бол Type гэсэн Panels мөрнөөс Clips Panel гэсэн командыг дуудаж гаргаж ирж болно. За ингээд Clips Panel-аас үсгүүдийг олж авъя. За үсгүүд дээр очиод тухайн үсгийг бичих хэрэгтэй бол уг үсэг дээр 2 тавшилт хийн. Emoji дүрс дээр бас 2 удаа тавшаад тухайн дүрс текст байдлаар үсэг байдлаар бичигдэж байна. За бүгдийг нь selection хийгээд зүүн хэсэгт байрлуулъя. Доош нь гүйлгээд. За тэгээд таранбайны emoji байна. Цагны emoji оруулж өгч болж байна. За энд 2 үсгийн emoji характерыг 2 удаа тавшихад тухайн улсын товчлсон нэрд таарах флаг буюу далбаа гарч ирж байна. За жишээлбэл би сая M, N гэсэн 2 үсгээр тусд нь 2 удаа тавшихад Монгол улсын маань далбаа гарч ирсэн байна. U, S гэсэн 2 үсгээр 2 тавшихад Америкийн нэгдсэн улсын далбаа гарч ирж байна. За D, E гэвэл Deutschland буюу Германы далбаа гарч ирж байна. K, R гэсэн 2 үсгээр 2 тавшихад Корей буюу Солонгосын далбаа гарч ирж байна. За энэ метр улсуудын далбаа гаргаж болох нэ. За Корей далбааны хойно курсороо тавиад backspace-ийг дарвал K-г нь үлдэж байна.
дахиад backspace дарвал арилж байна. Үсгүүдийг оруулахдаа бас үсгний комбинацаас болж талбай гарч иж магадгүйг анхаараарай. За жишээлбэл хай үсгний оронд love гэж үг оруулъя. VE 2 үсгийг дээр 22 тавшихад Венесуэлийн талбай гарч ирж байгаа нь харагдаж байна. Ийм учраас тухайн үед нэгэ засаад явах хэрэгтэй. Хүний дүд төрхийг илтгэсэн эможи оруулж өгч болно. Эрэхтэй эмэгтэй хүний нээвсгэлсэн эможиг орууллаа. Энэ дарсны өнгөийг солих боломжтой. Арсны өнгө солих дуурга эможи төрсүүд энд харагдаж байна. Эмэгтэй царайны өнгөийг солихын тулд курсорыг энэ эмэгтэй эможи төрсний төгсгөлд нь аваач тавиад өнгө дээр 2 удаа тавшилт хийн. За тэгэхэд арсны өнгө нь өөрчлөгдөж байна. Эможи давхаргаа идэвхжүүлээд давхаргын панелын доод хэсэгт FX буюу Style icon дээр тавшаад эндээс Drop Shadow функцийг дуудъя. За Drop Shadow функц маань сүйдрэлд гаргахад зориулагдсан функц байдаг. Нэмэлт цонхонд Blend модыг Multiply төлөвт сонгоод Opacity-г 50% дээр тавьж өгч байна. Angle өнцгийг өөрчилж болно. Distance, Spread, Size зэрэг утгуудыг өөрчлөөд октовчийг тушлаа. Тодорхой сүйдрэлт үүссэн харагдаж байна. За ийм байдлаар найзуудаа Photoshop CC 2017 програмд SVG функцийг хэрхэн сайжруулсан тухай ойлголтыг энэ хэсгээр үзлээ.